За өдрийн мэнд төргийн зоригтой. За тэр юун түрүүндээс Монгол Улсын хөгжлийн банк $10 бонд гаргах хүлээлттэй байгаа. Тэгэхээр тус бондын купон болон за үнийн дүн болоо. За татан төвлөрүүлсэн хөрөнгөний санхүүжилтийг бас хаашаа чиглүүлэх хүлээлттэй холбоотой мэдээлэл хүргэхгүй юу? Тэгэхээр Монгол Улсын хөгжлийн банк нь 2025 оны 6 дугаар сард буюу за яг жилийн өмнө болохоор 3 жилийн хугацаатай $500 сая бондын санхүүжилтийг 925% анхдаг зах зээл санал болгож татан төвлөрүүлсэн. За хөгжлийн банкны хувьд гэх юм бол зах зээлийн энэ орчин болон за Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байгаатай холбогдуулан бол хуучин бонд хугацаанаас өмнө эргүүлэн худалдаж авч шинэ бонд гаргах ийм тендер саналыг бол зарлаад байна. Тэгэхээр хөгжлийн банкны хувьд тендер санал зарлаж байгаа нь бол хоёр үндсэн шалтгаантай байна гэж бидний зүгээс бол харж байгаа. За нэгдүгээр гэх юм бол 2024 онтой харьцуулахад Америкийн төв банкнаас бодлогын хүүгээ бууруулж, $10 суурь хүүг бууруулж байгаа буюу хүүгийн зардлыг бууруулж байгаа бондын зах зээл. Хоёрдугаар гэх юм бол сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирж байгаа, эдийн засгийн өсөлт өндөр байгаатай холбогдуулан бол зээлжих зэрэглэл бол удаа өссөн. За үүнтэй холбоотойгоор бол Монгол Улсын эрсдэл өөрөө буурж байгаа учраас хөгжлийн банкны зүгээс санхүүжилтийн дүүн хэмжээг нэмэгдүүлэх, за хоёрдугаар гэх юм бол хүүгийн зардлыг бууруулах гэсэн ийм хоёр үндсэн зорилготойгоор бол гаргаж байна. Тэгэхээр шинэ бондын хүлээлт өөрөө 5 жилийн хугацаатай $500 сая хэмжээтэй татан төвлөрүүлэх хүлээлттэй байгаа бөгөөд зээлжих зэрэглэлийн үнэлгээний хувьд гэх юм бол Худалдан хөгжлийн банк болон за голомт банкны зээлжих зэрэглэлээс нэг төвшин өндөр төвшөнд бол гарах ийм бол хүлээлттэй байна. Тэгэхээр хөгжлийн банкны бондын хүүгийн төвшин бол хэдийн хэмжээгээр бууруулж чадах вэ гэдэг нь бол зах зээлийн хамгийн их анхаарлыг татж байна. За энэ дээр болохоор Монгол Улсын засгийн газар болон Америкийн нэгдсэн улсын засгийн газрын өмнө цаас хоорондын өгөөжийн зөрүү буюу спредэн дээр анализ хийгээ үзэх юм бол 2024 онд бол уг спред бол оргил үедээ 5.2% бол хүрчээсэн бол 2026 оны байдлаар бол 1.6% болж буурсан байна. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр Монгол улстай холбоотой эрсдэл өөрөө 3.5 орчим хувиар сүүлийн 3 жилийн өмнөдөө харьцуулахад бол буурсан болохыг бол илэрхийлж байгаа. За үүний нэг жишээ гэх юм бол голомт банк саяхан шинэ бонд бол гаргасан. За шинэ бондын купоноо 8.12% дээр анхдаг зах зээл дээр санал болгож татан төвлөрүүлсэн. За харин өмнөх бондын купон бол 11% байсан. Үүнээс хараа үзэх юм бол 3 жилийн өмнөдөө харьцуулахад голомт банкны санхүүжилт татсан зардал 3% буурсныг бол харж байна. За бидний хувьд гэх юм бол зах зээлийн нөхцөл байдал болон за одоогийн байгаа хөгжлийн банктай холбоотой эргэлтийг харгалзан үзэж хүүгийн түвшнийг 8.5%-аас 1.5%-аар бууруулах буюу 7-оос 7.5 хүртэл бууруулах боломжтой юм байна гэсэн хүлээлттэй байна. За тэгэхээр шинэ бондын мэдээлэл өөрөө 7 дугаар сарын ихэнх хэсгээр мэдээлэгдэх бөгөөд тухайн үед бол хөгжлийн банкны шинэ бондын дэлгэрэнгүй мэдээлэл бол тодорхой болох юм аа. За 5 гарагт Монгол банкны мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүгээ 12%-д хэвээр үлдээхээр шийдвэрлсэн байгаа. Тэгэхээр энэ зах зээлд ямар нөлөө үзүүлнэ гэж харж байна. Зас эргээд энэ оныг дуустал төв банкны зүгээс бодлогын хүүгийн түвшинг за ямар түвшинд барих юм хүлээлттэй бол. Тэгэхээр Монгол банкны үндсэн зорилго нь өөрөө ханшийн доктортой байдлыг хангах зорилготой. За энэ Монгол улсын хувьд гэх юм бол хоёр өнцгтэйгээр тайлбарлаа. Нэгдүгээр бол инфляцийн түвшнийг 5% түвшин дээр нэмэх болон хасах 2% интервал барих. За нөгөөх нь болохоор $10 төгрөгийн ханшийн доктортой байдлыг хангах гэдэг ийм бол үндсэн хоёр зорилгын хүрээнд бол мөнгөний бодлогын шийдвэрийг бол гаргаж ажиллаж байгаа. Тэгэхээр инфляцийн түвшин 2026 онд бол өсөлттэй байна. За үүнийг Монгол банкны зүгээс ойрох дорноттой холбоотой нийлүүлэлтийн сүлжээний доголдолоос үүссэн үнийн өсөлт болон махны үн өсөж байгаатай холбоотой тайлбарлаж байна. Тэгэхээр бодлогын хүүгийн шийдвэр гаргалтыг сүүлийн 1 жилийн хугацаанд хараад үзэх юм бол Монгол банк бодлогын хүүгээ өндөр түвшинд буюу 12% сүүлийн 1 жилийн хугацаанд бол бариад байна. За гисэн эдийн засгийн 2026 онд бол инфляцийн түвшин эргэн өсөж төв банкны зорилттой түвшнээс бол 2 дахин өндөр болсон нь бодлогын хүү бол хангалттай нөлөөгөө бол үзүүлэхгүй байгаа болохыг бол харж байна. Тэгэхээр зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг хараа үзэх юм бол Монгол банкны зүгээс 2026 онд бол бодлогын хүүгээ бууруулахаар ямар ч орон зай бол байхгүй байна. Магадгүй бас инфляцийн түвшин одоо байгаа түвшнээс үргэлжилсэн өсөлтөө үзүүлж эхлэх юм бол төв банкны зүгээс бол эргэн бодлогын хүүгээ бас 1-2% бол өсгөж бол магадлах ийм бас эрсдэл бол байна. Гэхдээ хамгийн яг бодиттой кейс нь юу юм бэ гэхээр төв банкны хувьд бодлогын хувьд бол 12% бол барих бах. Нөгөөдөөр бол хэрэглээний зээлийг бол бас хязгаарлахын тулд бол үр орлогын харьцаанд бол өөрчлөлт оруулаад байгаа.
За үүний нөлөө бол орж байгаа хэдий ч гэсэн яг инфляцийн түвшний энэ өсөлт нь бол Монгол банкны хэн чадахгүй зүйлээс бол хамааралтай байгаа учраас хэдий инфляцийн түвшний өсөлт үргэлжлсэн ч гэсэн Монгол банкны хувьд гэх юм бол бодлогын үгээ 12% дээр өөрчлөхгүй байх юм болов уу гэдэг ийм ерөнхий таамаглалтай бол байна. За зах зээлийн гол дүн шинжилгээ хүргэсэнд баярлалаа зохиолтой.